Энэ видеог яаж эхлүүлэхийн талаар амар удаан бодсон л доо. Удаан ч яхаа бүтэн өдөржингөө бодлоо л да үзснийхаа дараа. Эхлээл заримдаа нөгөө нэг юу яадаг шиг видеоны thumbnail дээр гэсэн шүү дээ. Гацаа. Тэрэн шиг амар жүжиглэлтэй эхлэх юм уу те эсвэл нэг тийм яг үзэж гарч ирсэн шууд сэтгэлээ бичлэг болгоогүй учраас яг яаж эхлэх вэ гэж зөндөө бодлоо л те. Тэгээд эцэстэн зүгээр ярьчих л гэж бод. Амар бодлогошрот ч юм уу гайхаад байгаа нь яг үе үе ийм кинонод гарч ирдэг штэ. Яг ингээд кино урлагийг яагаад хайрладаг вүлээ те? Яагаад кино урлаг тайртай билээ? Яагаад кино урлаг чинь юу хийх чадвартай байлээ? Юу бодуулах, юу мэдрүүлэх, юунд хүргэх хүчтэй билээ? Тэгээд зөвхөн нөгөө нэг том сэдв гэдэг ч юм уу утга агуулгаас гадна зүгээр л мэдрэмж нөгөө нэг бидний тоглоом болго урлаглаг гэж ярьдаг тийм. Тийм хэмжээнд ямар их потенциалтай, ямар их одоо түүний төсөөлөл болон гүйцэтгэлээр л хязгаарлагдж байгаа том боломжуудтай билээ. Ийм кинонууд үе үе нэг цөөхөн гардаг штэ жилдээ гарын 5 уруунд багтахгүй гүйүүл гарч байгаа байх. Гэхдээ бид нар үзэж байгаа доо мэдээж дэлхийн нийтээр бүгдийг яривал мэдээж хөрөлтөө төр утгагүй асуу зүгээр үгдийн Холливуд за тэгээд энэ том фестивал наадмуудаар явж байгаа кинонууд за тэгээд мэдээж Монголда үзэж байгаа кинонд эдгээр дунд штэ. Одоо уус болгоны киног үзэж чадах ш. Тийм гэхдээ зүгээр яг ер нь би бол жилдээ 100 арай хөрөхгүй юм бэлээ 60 70 кино үзчихлээ яла одоо мартчихж. Тийм гэхдээ ямар ч байсан олон кино үзэж байгаа дунд бол тим кино гарын 5-нд хөрхүү үгүй юу л байгаа штэ зарим жил тэрнээс арай бага зарим жил тэрнээс арай их тийм ээ. Одоо өнгөрсөн жил Ancora Domani гэдэг одоо There's Still Tomorrow гэх англи нэртэй Итали уран бүтээл байсан. Тэр бол үнэхээр гайхалтай бүтээл байсан. Яг юуг илэрхийлж байгаа, юуны тухай өгүүлж байгаа, юуны түүх өгүүлж байгаа, ямар сэтгэл хөдлөл, ямар зовлон, шанал, жаргал, нийгмийн одоо зүйл тийм гэдгийг за нэгдүгээр бичнэ гэдэг чинь чухал. За тэрийг хөндлөнө гэдэг чухал. За тэрийг яаж хөндлөх юм, яаж үзүүлэх, яаж мэдрүүлэх юм. Магадгүй гаргалгаа гаргах гэж байгаа бол хариу өгөх гэж байгаа бол тэрийг яаж тэр нь юу байх юм? Тэрийг яаж гаргах юм, яаж үзүүлэх юм, яаж гүйцэтгэх юм гэдэг өөрөө маш том одоо юм шалгуурн шүү дээ кино урлагийн уран бүтээлчтэй. Тэгээд Ancora Domani дээр бол нэг мюзикл сцен байгаа. Тэр хэсэг бол үнэхээр гайхалтай хэсэг байсан. Төгсгөлийн сцен бас үнэхээр гайхалтай байсан. Яг одоо санаанд орж байгаа. Дүүн дээр ч гэсэн гоё хэсэг байсан санагдаж байна. Өнгөрсөн жил гэж ярих юм бол Challengers-ийн төгсгөлийн тоглолт байна. 25 он бас 24 он бас дайггүй гэдэг кино санаанд орж шүү. Тэгээд 25 оны ямар ч байсан нэг нь Sinners боллоо гэж бодож байна. Тэгээд ганцхан сценээр хязгаарлагдахгүй л тийм. Гэхдээ энэ кинонд зөвхөн нэг хэсгийг зүгээр ярихад тэр хэсэгт маш их утга учир түүх соёл маш их хайр өвөг дээдэс болон үндэс угсаа тэг соёл зөвхөн нэг үндэсний ч юм уу нэг ethnic group үндэстэн угсааны тэг биш ямар их зүйлийг ямар их хайрыг ямар их үнэхээр бүр огшмоор одоо тийм гоё сценыг бүр хийц талаас үзүүлж байгаа талаас мэдрүүлж байгаа талаас тэрийг сэтсэн бодсон гүйцэтгсэн гэдэг талаас явж байгаа хөгжим гэдэг талаас жүжигчдийнх нь хувьд экстрануудын хувьд тэр орж ирж байгаа одоо дүр гэх юм уу хүмүүсийн хувьд тэр сцен ганцаараа magic зүгээр л ил бишэд яг кино урлагийг ил бишэд гимээр гэдэг те Монгол уран бүтээлчид гэсэн ярьдаг ямар зовлон ямар хэцүү вэ те киног бүтэн гэдэг те санаанаас цаасан дээр бууга цаасан дээрээс үзэгчдийн нүдэнд хүрэх хүртэл яг сайн муу кино Монгол зөндөө байдаг ч дэлхийн хасаагүй байдаг ч яг тэр процесс өөрөө бол маш хэцүү байдаг те тэр кино контент гаруудыг тооцох шүү. Тийм. Гэхдээ тэр бол хэлбшид байдаг гэдгийг энэ бол тэр хэсэг бол ингээд өөр төвшөнд аваачсан. Эсвэл өөр төвшөнд байдаг төрөний хийсэн шиг юм одоо мэдээж төрөний миний хийсэн кинонуудаас гад мэдээж түүхэнд кино урлагийн түүхэнд гайхалтай бүтээлүүд байгаа. Тэдний хэмжээнд аваачих ийм сцен бол байж чадсан. Ганцхан сценийг гэж ярихад. За тэгээд
Би одоохондоо спойлертай бол ярих гаагүй байна. Энэ кино бол ревюг спойлертай бол ярина. Гэхдээ спойлертай ярьлаа гэд энэ үйл явдал ингэсэн чинь тэгсэн гэж бол ярихгүй. Яг юу нь ямар утга учиртай байваа, юун дээр ямар сэтгэл төрвөө, юу нь ямар холбоотой санагдваа гэдгийг ярих юм гэж ярихаар бол бэлдсэн ба. За тэгээд энэ кино бол маш их таалагдсан. Үнэхээр маш их хайр хүрсэн. Кино театрт яагаад кино үздэг вүлээ би түрүүн ихэнд хэлсэн те. Кино урлагт яагаад хайртай вүлээ гэдгийг дахин мэдрүүлж бодуулж санагдуулж ингэсэн кино байлаа. За үүн дээр нэмээд маш олон зүйл байгаа. Тэр спойлертай хэсэг дээр яри Michael B. Jordan, Michael A. Jordan-га авчираа. Michael A. B. Jordan хоёр гол дүрүүдэд тогсон үнэхээр супер байлаа. Ryan Coogler найруулагч үнэхээр гайхалтай уран бүтээлч юм аа. Ryan Coogler одоо дөнгөж 38 настай, 39 настай, 38 настай 40 ямар ч хүрээгүй байгаа. Ийм залуу уран бүтээлч 86 оных юм байна шүү дээ, тэ. Одоо энэ жил 39 өрнө. Ийм залуу уран бүтээлч 5 бүрийн хэмжээний кино хийцэн байна гэдэг өөрөө маш том амжилтчтэй. 5 кино хийцэн байна гэдэг. Тэгэхэд тэр 5 киног нь харалтаа. Кан дээр шилдэг анхны уран бүтээл авсан, Sundance кино шилдэг кино авсан 2013 оны Fruitvale Station, 2015 оны Creed, Sylvester Stallone-ыг би Оскар авах хэрэгтэй байсан гэж одоо хүртэл итгэдэг. Боддог. 18 оны Black Panther ямар том cultural moment байлаа, мөч байлаа тийм ээ. Black Panther Wakanda Forever мэдээж Black Panther нэг шиг байгаагүй ч гэсэн Chadwick Boseman-ыг гинт насуурсан маш том нөлөөтэй байсан. За тэгээд Sinners ингээд ийм 5 кино хийж амжичгаад байна. Ирээдүйн үнэхээр гайхалтай агуу гэж хийж болохоор хэмжээний уран бүтээлч одоо бидний бид нартай зэрэг амьдарч явж штэ. Одоо ингээд залуу карьер нэхлээд ингээд явж байна. Одоо зарим уран бүтээлчтэй харьцуулбал залуу карьерч гэхэргүй хэмжээнд болцоход байна. Тийм одоо гайхалтай мундаг уран бүтээлч байна. За мань хүн бас X-Files-ийн шинэ цувралыг хийж байгаа юм байлээ. Тэгэхээр бас мань хүний хийц мэдрэмж хамтран ажилдаг мундаг партнерууд нь бас ямар уран бүтээл хийх үү гэдэг сонирхолтой байна. За Michael B. Jordan-тай мэдээж бүх бүтээл дээр ажилласан, дээрээс нь Ludwig Göransson-тай бүтэн болол ажиллаж байсан. За Ludwig Göransson бид нар өмнө нь Göransson гэж ярьдаг байсан. Яг англиар тэгээд дуудаж байгаа. Мань хүний үед шведд төрж өссөн. Нэлээд том болцоо байна. Америкт ирж сурсан. Тэгээд тийм учраас Ludwig Göransson те. За мань хүн бол Ludwig Göransson-тай бүх бүтээл дээр хамтарсан. За Ludwig Göransson гэж уран бүтээлч ямар одоо Ryan Coogler мундаг гэж ярьж байна. Michael B. Jordan мундаг мэдээж. Гэтэ Ludwig Göransson одоо яаж хаанаасаа яаж төрчихсөн, нэр нь яаж тэгж амар таарчихсан одоо авьяастай ийм одоо гоц уран бүтээлч хүн юм бэ? Ямар мундаг хөдөлмөрч хүн юм бэ те. Зүгээр дан авьяас гэж хэлж болохгүй. Нүуний хөдөлмөрийг бас үнэлэх хэрэгтэй. Одоо мань хүний бодолтой Childish Gambino-тай хамт продюсер гэдэг карьераараа илүү од болсон те. Camp Because the Internet, Awaken My Love гэсэн цомгнуудын үндсэн продюсераар ажилласан. За тэгээд дараа нь мань хүн This is America-гийн хөгжмийг бичсэн. За Community болон New Girl гэсэн цувралуудын хөгжмийг бичсэн. За тэгээд Book of Boba Fett юу гэдэг Mandalorian гэдэг ийм Star Wars хамгийн гол нь Mandalorian те. Star Wars-ын хөгжмийг бичих бол John Williams гэж тэр агуу уран бүтээлчин тэр гайхамшигтай бүтээсэн ертөнцөөс тэр ертөнцид үйл явдал нь болж байгаа мэдрэмжийг өгөх мөртлөө тэр ертөнцөөс салахгүй мөртлөө тусдаа оригинал хөгжим бүтээнэдэг ямар хэцүү ажил ах вэ те. Тэрийг ямар мундаг бүтээлээ. За тэгээд мэдээж Black Panther, Wakanda Forever, за Tenet дээр мундаг өсний хүмүүс мэдж байгаа. За сая тэгээд Oppenheimer киноны хөгжмийг өчөөд 2 дахь Оскар авсан, өмнө нь Black Panther-аар авсан байсан. Ийм одоо бүр ингээд гайхалтай, бүр гайхамшигтай ийм уран бүтээлч хүний гайхалтай уран бүтээл дахиад үргэлжилж байна. Sinners-ийн хөгжим болвол яаж ингэж хуурж чаддаг юм бэ те. Хуурж чадж байгаа гэдэг чинь одоо ихэн Ludwig Göransson зүгээр гинт ингээ санаанаас нь бүх юм гараад ингээд байгаа биш. Би бол хөдөлмөр гэж онцгойлж дурдсан шалтгаан нь бас тэр байгаа. Одоо Black Panther киноны хөгжмийг бичихэд мань хүн Африкийн баруун Африкаар болол ялангуяа баруун Африкаар нэлээд явсан юм байлээ. За тэгээд тэр явж явах тундаа Сенегалд Баба Мал гэж дуучинтай танилцаад Баба Мал бол өөрөө Сенегалийн домог дуучдын нэг үндэсний юм соёлын дуучдын нэг. За тэгээд мань хүн бол Баба Малтай танилцаад тэгээ удаан бүр ингээ аялан тоглолтоор нь хамт яваад ингээд дуунаас нь сонсоод соёлоос нь суралцаад тийм ээ. Ингэж яагаад Баба Малтай хамтарч одоо Black Panther-ийн одоо эхний нөгөө нэг алдартай дуу байдаг штэ тийм интро гэх юм уу. Тэрийг бол биччихсэн байдаг одоо жишээ нь хамт. За тийм чинээс одоо тэр олон тэр нөгөө нэг юм
маш сонирхолтой бөмбөр хөгжим байдаг дүдүм гэдэг те Black Panther дээр явдаг. Тэр хөгжмийг одоо жишээ нь Сенегалаас одоо авч те одоо тэр хөгжмийг одоо юу Сенегалыг бөмбөр тоглодог хүмүүсээр нь тоглуулж Black Panther дээр оруулсан байдаг жишээ. Тэгээ би нэг дурдж байгаа шалтгаан яг Sinners дээр ажилласан, Oppenheimer дээр ажилласан, Black Panther, Mandalorian дээр ажилласан. Энэ бүх ажилласан процессуудтай яг тэгж хандсан гэдэгт би итгэлтэй байгаа учраас тэрийг дурдах гээд байгаа. Тэгээ Sinners дээр бол зөвхөн киноны гой хөгжим гэдэг ийм одоо нэг дэвсгэр хөгжим гэдэг шүү дээ. Зөвхөн тэр гэлтгүй энэ бол ингээд 1930-аад оны өмнөд Америкийн өмнөд хэсгийн Миссисипид болж байгаа нэгдүгээр дайны дараа Prohibition-ы одоо нэг алкогол хоригдчихсан байсан Prohibition-ы үе. За тэнгуүдэ Jim Crow era те за Jim Crow-ын талаар удахгүй спойлер хэсэг дээр ярина юуны талаар гэдгийг мэдгүй хүмүүс байвал мэдж байгаа хүмүүс байвал мэдж байгаа. Ийм specific буюу маш нарийн тодорхой ийм цаг үеийн blues хөгжмийн мэдрэмжийг оруулсан ийм одоо хөгжмийг бичнэ гэдэг бол Людвиг Йонасны хувьд бол үнэхээр гайхалтай байгаа байхгүй. Тэгээд сонсоход гоё, epic маш олон талд хувирч чадж байгаа. Тэгээ энэ киноны зөвхөн нөгөө нэг саний хийсэн хэсгүүдээс гадна бас киноны дэвсгэр хөгжим гэдгээрээ бас мундаг байгаа. Тэгээ энэ киног бол зөвхөн хөгжмөөс нь болж дахиж үзэх хангалттай шалтгаан. Тэгэхээр би бол миний бодлоор Sinners киног дахиж үзэх надад дор хаяж мэдгүй одоо 2-3 юу бүтээл биш sorry би олон бодож байгаа хэлдэг шүү 2-3 ч удаа дахиж үзэх хангалттай юм нарийн шалтгаанууд бол байна. Болдог бол чаддаг бол завж чөлөө боломж нь ороод би аль болох олон үзхийг хичээнэ гэж бол бодож байна. Тийм. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн түрүүн яг Майкл Би Жорданыг ярьсантай маш хоёр өөр дүр тоглож байгаа. Smokestack Twins гэдээс нэг нь Smoke, нэг нь Stack гэд ийм хоёр ихрийн дүр тоглож байгаа. Маш хоёр өөр характертай, маш хоёр өөр хүн. Гэхдээ ихрүүд ах トゥ хоёр амь нэгтэй ийм хоёр тийм ээ. Тэр хоёр өөр дүрийг бол маш гой гаргаж чадсан зураг авалт нь мэдээж бас сонирхолтой хийсэн юм байлээ. Маш удаан зураг авалттай яваад тэгээ нэг хэсэг дээр нэг хэсгийг ингээд хийчээд хувцаа одоо хувцастайгаа нэг дүрийнхээ хувцастай ингээд бүтэн жүжиглэлтүүдээ хийнгүүтээ нөгөө явж хувцас сольж нөгөө дүрдээ хурангуудаа хоосон нөгөө талд ингэж хийж мэж явсан гэдэг ч байгаа байхгүй. Тэр хэсэг бол үнэхээр гоё байсан. Тэгээд хиний дүрд Delta Slim гээд амар гоё бас жижиг комеди рол гэж хэлж болно. Бага хэмжээнд комеди ихтэй маш гоё туслах дүрийн дүрд бол одоо домогч жүжигч Delroy Lindo тогсон. Delroy Lindo The Five Bloods киногоор Оскар нэр дэвших ёстой байсан гэж би боддог. Үнэхээр мундаг жүжигчин. Тэгээд хин Sammy гэж маш чухал дүр байгаа. Sammy Moore гэдэг дүр байгаа. Preacher Boy гэж дуудаж байгаа тийм. Номлогчийн хүү. За Preacher Boy-ын дүр тогсон Miles Catton гээд залуу бол одоо үнэхээр том нээлт боллоо. За мань үний хувьд бол маш залуухан одоо дөнгөж 20 морьтой ч үлээ. Ийм залуухан уран бүтээлч. За мань үний хувьд бол хүүхэд наснаасаа бүр ингээд тодорчсон цоорчсон авьяастан байсан юм байлээ. Аав нь бол одоо юм юу байсан? Сүмийн дуучин хүн сүмийн гэлтгүй gospel жанраар бас дуулдаг юм дуучин байсан юм байлээ. Тэгээ мань хүн бол жоохноос амар одоо танигдсан гэхээр бас буруу болох гэдэг нь тэр юм авьяастан байсан тий. За тэгээ ингээд явж хагаад Her гэж одоо мундаг дуучин Оскарын шагналт тий Grammy-гийн шагналт одоо ийм мундаг дуучин байгааг бол манайд мэдэх байх одоо Super Bowl-оор хүртэл гитар соло хийсэн юм мундаг дуучин артист байгаа тий хөгжимчин. За мань хүний дэлхийд аялан тоглолтоор бол хин Miles Catton бол хамт яваад арын одоо вокал гэдэг те backup singer дуучнаар нь яваад за зарим бүр одоо Her-ийн алдартай жишээ нь Daniel Caesar-тэй хийсэн Best Part гэдэг дуу хүртэл хамт дуусан ийм тохиолдол байдгийн байлээ. Тэгээ тэр үедээ бүр их 10 жилээ ч төгсөөгүй байсан. Тэгээ мань хүн бол 10 жилээ төгсгүйгээр уран бүтээлчийн карьер хөөсөн ч болохоор боломжтой байсан ч гэсэн өөрөө боловсруулаад 10 жилээ төгссөн юм байлээ. Тэгээд ингээд юун дээр бол Her-ийн тоглолтын дээр ингээд явж байгаад мань хүн ингээд дуулж байсан чинь хүмүүст аягүй анхааралтай тэгээд юу яасан бэлээ. Her-ийн тоглолтыг үзчихсэн одоо энэ студид ажилладаг casting director-ийн доор ажилладаг нэг хүн хэнийг үзээд Miles Catton-ыг үзээд тэгээд энэ киноны одоо юм нууцлаг project байгаа тэрний одоо auditionд пробонд гэж ярьдаг те монголоор орооч гэж хүсэлтийг явуулсан юм байна. Тэгээ мань хүн орсон. Тэгэхдээ пробонд орохт нь бол хин энэ casting director тэгээд юу хоёр нь бол найруулагч Ryan Coogler хоёр бол Miles Catton-ыг одоо тийм томч байх одоо юм бас нэртэй тийм ээ дуучин хүний хүүхэд гэдэг ч юм уу жоохноосоо юм онцгой тодорцсон хүн байсан гэж хүүхдээсэн гэж бол ерөөсөө мдээгүй маш олон зуун хүний кастинг явсан байлээ. Бүр олон твээс хүртэл явсан гэсэн. Тэгээд team casting явж явах process дунд л нэг нь бол мань хүн байсан. Тэгээ мань хүн бол ийм аргуу чанар муутай камераар харанхуй өрөөнд биччихсэн. Гэхдээ тэр хоолой үнэхээр гайхалтай байсан гэдгийг онцолсон байсан. За тэгээд сонгогдсон.
юм байгаа. За тэгээ Mary-гийн дүрд Hailey Steinfeld байсан. Hailey Steinfeld энэ кинон дээр бол үнэхээр бүх төрлийн авьяасаа гаргах шаардлага гарсан. Маш хөөрхөн байх, маш эмзэг байх, маш секси байх, маш ийм заваан балер новшин сэжгийн байх те. Тэгээд тэр бүх дундын ингээд байж болох бүх хэсгүүдийг ийм хүчрхэг эмхтэй байх, эмзэг байх те. Хайр мэдэрсэн зүйлсүүл хайр алдах гэдэг зүйлтэй. Ингээд амьдралдаа тухгүй шүүл амьдрал нь өөрөх нүснээр биш гэдэг мэдрэмжийг яаж гаргах вэ? Энэ бүхнийг бол Hailey Steinfeld үнэхээр мундаг гаргасан. Ер нь Hailey Steinfeld анх True Grit кинон дээр тоглоод шууд Оскар туслах дүрднэр дэвснээсээ хойш л ердөөсөө өөрөө ямар амар цорцсон yes вэ гэдгээ 10 сар ирсэн жил болгон мундаг бүтээлүүдэд тоглосоор байгаа. Яг ихэнхдээ дуу оруулах бүтээлүүдэд эсвэл жижиг дүртэйгээ яваад байгаа гот бид нар анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ одоо мань хүнийг бол бас дахиад нэг өөр левелд хүрэх хэмжээнд ярих ёстой болоо гэж бодож байна. Hailey Steinfeld бол үнэхээр супер эсэн кинон дэр. За тэгээд Jack Connell жүжигчин бол үндсэн эсрэг дүр гэж хэлж болохоор дүрд бол Remick гэж дүр тоглосон. За энэ дүрийг бол бас энэ дүр зүгээр хоосон эсрэг дүр бол байгаагүй. Илүү нарийн бас одоо түүхтэй маш сонирхолтой өөрийн талтай дүр байсан. Тэрний илүү байсан. Тэрийг илүү спойлер тал дээр ярих гэж бодож байна. За тэгээд яг юу руу ярихаас өмнө бол яг спойлер руу орохоос өмнө энэ кино өөрөө яг production design хийц, техник хийц тийм ээ. Жүжиглэлт маш олон хөндөж байгаа сэдвүүд, сэтгэл хөдлөл маш олон талаас нь бол үнэхээр сайн кино байлаа. Би бол бараг л төгс кино гэж хэлэх гээд байна л да. Тэгээд ялчгүй илүү спойлертай ярьж иж яг ач холбогдол илүү нарийн зүйлүүдийг ярих гэж бодож байна. Тэрнээс өмнө хэлэхэд бол хүмүүс трейлер болж өгвөл хэрвээ үзнэ гэж бодож байгаа бол аль болох трейлер үзэхгүйгээр аль болох олон зүйл уншихгүйгээр үзээрэй гэж зөвлөмөр байна. Яг би зөвхөн миний үгэнд итгээд ч юм уу те эсвэл яг ямар нэг хүний үгэнд итгээд кино үзэх гэдэг мэдээч үзээ. Цаг зав мөнгөө зарцуулж байгаа зүгээр. Гэхдээ кино урлаг тартай бол би таалаг нэгдэд итгэлтэй байна. Тэгээ хэрвээ үзэж байгаа бол аль болох юу ч мэдэхгүй үзвэл гоё шүү гэж хэлмээр байна. Би бол яг Таиландд кинотеатрт кино үзэж байхад 2 дахь трейлер нь гараад тэгээ 2 дахь трейлер бол айгүй олон зүйлийг спойлцсон гэж би бас хэлмээр байгаа. Гэхдээ энэ киноны мэдрэмжийг нэхсгүй л гэхдээ чухал плот point байж болохоор байсан зүйлүүдийг спойлцсон. Би тухайд би стрим дээр ярьжсэн санагдаж байна. Ингээд 2 дахь трейлерын нэрний ингэсэн ийм гаргацсан. Тэгээ тэр нь бодвол одоо плот ийм чухал бичвэл биш юм бэлгүй дээ гэж би ярьжсэн. Тэгээд яг энэ киноны үйл явдал өрнөл твист юу гэдгийг тийм зүйлийг нэг өөрчлөхгүй л дээ. Гэхдээ л тэр трейлерыг үзээгүй байж байгаад үзсэн бол илүү дээр байсан гэж бол би бодож байна тийм. За тэгээ энэ хүргээд ямар ч байсан спойлергээр юу вэ энэ үрд өндөрлөчэй гэж бодож байна. Би илүү дэлгэрэнгүй одоо спойлертай яриа. За энэ кино яг юуны тухай кино юм бэ? Яг юуг өгүүлээд байгаа юм бэ? Гэдгийг ярих хамгийн гой зүйл нь гэж би бодож байна. Өнгөцгөн левел дээр бол racism, вампир, аимшиг кино. За ерөөхдөө нэмэрхүү тийм. Тэгээ энэ кинонд бол соёлын түүхийн маш олон нюанстай зүйлүүдийг оруулсан байна л да. Одоо бид нар метафор гэхээр юмыг зөвөрлж хэлж байгаа мэднэ. Allegory гэдгийг би яг монголоор сайн хэлж мэдэхгүй байна. Орлуулах гэх юм уу, зэрэгцүүлэх гэх юм уу юм бэрхүү. Харьцуулах гэж бас хэлж болох юм тийм. Иймэрхүү оруулсан сэдв юмнууд айгүй их байгаа юм л да. Энийг нэг яриагаар нэг ревювэр хангалттай задлахгүй байх. Би ч энэ дээр нэмж уншиж судалж сонсож сургамаар байгаа зүйл маш их байна. Би дахиж үзэх хүсэл маш их байна. Энэ киноны талаар маш уншихыг хүсэж байгаа зүйл олон байна. Райан Куглер тэргүүтээ уран бүтээлчдийн гаргасан шийдрүүд, оруулсан зүйлүүд, оруулсан референс хүндсэн сэдв олон зүйлүүдийг бүгдийг нь уншиж, сонсож, харж, мэдэрч сурмаар байна. Кино урлагаар дамжуулж энэ олон зүйлийг яаж нүүрэнд тулахгүйгээр, хүчлэхгүйгээр хөндөж чадчихэв вэ? Мэдрүүлж чадчихэв вэ? Бодуулж чадчихэв вэ? Дэлхийн нөгөө талд байгаа намайг энэ олон зүйлийг илүү сурж, илүү олон зүйлийн талаар ойлголттой болохыг хүсэж илүү ялгуурлал системчилсэн racism системчилсэн ялгуурлал системчилсэн проблемын талаар илүү бодуулж тэрний талаар зөвхөн race гэдгүү гэлтгүүр өндөр сугсан арьс өнгө гэлтгүүгээр илүү нийгмийн том зүйлүүдийг ялгаж салгаж одоо илүү сурахыг хүслийг дөрүүлж гин гэдэг бол энэ урлагийн бүтээлийн маш том
одоо амжилт гэж би бодож байна л та. Үйл явдлын хувьд бол Jim Crow-ийн цаг үед болж байгаа. За Jim Crow гэж юу хэлээд байгаа юм бэ гэж бас зарим нэгэн зур гайхч юм уу. Jim Crow гэдэг хууль бол байдаг байсан. Юунд бол Америкийн нэгдсэн улсад. За Jim Crow-ийн хууль бол одоо 19-р зууны сүүлд ер нь л юуны дараа, иргэний дайны дараа. За тэгээд 1960-аад оны сүүл 65 онд ер нь бол бүр яг хуулиар одоо хорж тийм ээ болиулсан байдаг. Тэгэхээр яг Jim Crow-ийн хууль гэдэг нь юу юм гэхээр одоо Америкт жишээ нь ингэдэг л дээ одоо нэг гэмт хэрэгтэн ч юм уу. За гэмт хэрэгтэн үг нь хамаагүй зүгээр эрэгтэй хүнийг яг нөгөө хуулийн нэршлэр бол яг нэр мөрөнд тодорхойгүй ч юм уу нэрийн нууцлдаг ч юм уу ямар ч юм юу гэдэг тийм ямар тийм дефолт нэр гэх юм уу та. Тэргээр James бишээ John Doe уучлаар бага нар бол John Doe гэдэг. Тэгээ эмэгтэйг Jane Doe гэж ярьдаг шүү дээ. Тэр бол зүгээр юм default нэр гэсэн үг тийм. Тэгэхдээ энэ донд бол энэ одоо racial segregation буюу юугаар арьс өнгөөр бол ялгуурлаж одоо тусгаарласан энэ хуулийг бол Jim Crow гэдэг байсан шалтгаан юу гэхээр өнгөд арьстан тэр дундаа Африк гаралтай өнгөд арьстан хүмүүсийг бол одоо бидний ярьдаг хар арьстан хүмүүсийг бол Jim Crow гэж дууддаг гэсэн. За энэ бол ямар амар racist сонсож байгааг одоо сонсохоор ойлгож байгаа хэрэг Crow тийм. Ийм юм бол байсан. За тэгээд энэ үйл явдал бол яг Jim Crow-ийн эд үед болж байгаа үйл явдлыг бол харуулж байгаа. За тэгээд дээрэс нь prohibition буюу алкогол хорчгсон байсан үед бол бас үйл явдал нь болж байгаа. Энэ хоёр бол маш чухал юм хоёр контекст байгаа. За юуны хувьд бол prohibition буюу алкогол хорьсон үед бол одоо 1920-с 1933 оны хооронд бол явж исэн. За тэгэхээр энд бол одоо яг prohibition болохын өмнөхөө цаг үе гэсэн үг. Тэгээд санах юм бол манай одоо Smokestack их рүүд бол Чикагод Al Capone-тай явж исэн гэдэг шүү дээ. Тэгэхээр яг л одоо арх мархны бизнестэй байсан. Тэгээд тэнцэнээс нэг гангстерс мөнгө улгаалцсан. Тэгээ эргэж ирээд Mississippi-тэй 7 жилийн дараа эргэж ирээд ингээд явж байгаа үйл явдлын талаар бол гарч байгаа. За тэгээд иргэний дан дуусаад бол удаа юм чинь team амарч бас одоо их хугацаа бол өнгөрөөгөө 60 70 жил өнгөрч байгаа. Хоёрхан generation явсан уу юу байж байгаа тий. Америкт одоо Америкийн өмнөд ялангуяа хуучин Confederate одоо можуудад бол одоо racism гэдэг зүйл төрүүлсэн Jim Crow гэдэг хуультай гэх мэт асуудлууд бол одоо маш их байсан. Тэр нь ч хэвээрээ байсан. За тэр бол 65 онд иргэний иргэдийн хууль хөдөлгөөнөөр бол яг маш олон зүйлийг зэгцэлсэн боловч бүх асуудал мэдээ шийдэгдэг ойлгомжтой. Одоо хүртэл хамгийн racist нутаг бол жишээ нь хуучин өмнөд Confederate можууд жишээ нь байдаг тийм ээ. Гэдэг ч юм уу. Тэгээд энэ бол яг тэр цаг. Тэгээд тэрний нэг олон илэрхийллийн нэгэн жишээ нь юу гэвэл маш олон Mississippi-д одоо энэ чинь picking cotton буюу одоо даваа түүхтэй ийм ажил планташнууд дээр ажиллаж байгаа даваа түүх ийм ажил бол одоо ер нь бол өмнө нь боолууд хийдэг байсан та боолтой байсан үед хийдэг байсан. Америк иргэний дан ер нь бол өмнөх можууд буюу Confederate State можууд бол одоо боолтой байхыг хүсэж ирсэн. Бусад хойд одоо хэсэг гэх юм уу тийм states бол тэрийг хүсээгүй гэдэг ч юм уу. Яг тэрнээс илүү нарийн зүйлүүд байгаа зүгээр гэхдээ яг үндсэн дээр буугаад буцлах юм бол ерөөдөө тэр хоёр дээр үлдэж байгаа байхгүй юу тийм. Тэгээд тэр одоо чи боолчлалыг өргөжлүүлэхийг хүсэжсэн можид болж байгаа үйл явдал ахгүй болж дуусаа 60 70 жил болсон ч гэсэн одоо та хэд харалтаа 2 дугаар дайн дуусаад хэдэн жил боллоо одоо ингээд 80 жил болж чинь тэгж яхад фашизм эргэж ирээд фашизм одоо хүртэл ингээд одоо эргэж бид нар ингээд өсөж явахдаа та нар Хитлерийн талаар ч юм уу эсвэл фашизмын талаар 2 дугаар дайны талаар уншиж судалж бид нар хизээч хүндрэлтэй ийм үед буцаж эргэж ирнэ гэж бодоагүй байхад одоо фашизм буцаа гарч ирж штэ 80 жилийн дотор тийм үү. Тэгэхээр энэ ч 60 70 жилийн дотор тэр арилна гэсэн зүйл бол байхгүй гэдгийг бас харуулж байгааг буруутахгүй. Ер нь бол угаасаа амьдрал дээр айлга болоогүй учраас. Тэгээ эрхчлөө гэдэг яг юу юм бэ тийм ээ? Эрхчлөө гэдэг зүгээр яг цаасан дээр байгаа нэг зүйл юм уу? Одоо чинь Jim Crow-ийн хуулийг юу гэж баталж ирсэн гэхээр Jim Crow-ийн хууль бол одоо ялгуурсан хүн одоо хүнлэг бус тийм ийм хууль юм гэж одоо юу том шүүх хэрэг ингээ явсаар байгаа Supreme Court дээд шүүхэр дээр нь очиж исэн. Тэгээд тэр үед дээд шүүх нь бол одоо Jim Crow-ийн хуулийг үлдээж исэн удаатай. Тэгээд юу гэж шийдсэн бэ гэхээр за энэ бол одоо тусдаа гэхдээ тэнцүү их тэнцүү одоо бүгд юм гэж ингэж шийдвэрийг бол гаргаж ирсэн. Гэхдээ яг бодит байдал дээр тэр тэгж хэрэгжихгүй үгүй юу гэдэг өөрөө хэрэгжсэн үү үгүй юу гэдэг бол маш өөр асуудал тийм ээ. Тэрийг бол таад шууд автоматар ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгэнгүүт ийм хуультай ертөнц донд яг эрхчлөө гэж яг юу юм бэ? Тэгээ энэ хүмүүс энэ дөрүүдийн Smokestack-ийн ихрүүд ч юм уу эсвэл Sammy-гийн хувьд ч юм уу эсвэл Delta Slim-ийн хувьд эсвэл Mary-гийн хувьд энэ бүх хүмүүсийн хувьд эрхчлөө гэж яг юу юм бэ
ийм нийгэм донд амьдарч байгаа хүмүүс яг ямар аргыг барилж за арга бариад ахын цаашаа гэхдээ ямар одоо аргаар замаар үйлдэлээр характераар хандлагаар ам зогоож ин тийм ээ ам зогоож байгаа байхгүй ам зогооцоож байгаа байхгүй юу тийм ээ тэгээд ямар үед өөртөө хэрэгчлөөг мэдэрж ийн вэ за тэрний нэг нь бол хөгжим тийм ээ соёл урлаг хөгжим тэр бол маш чухал зүйл байсан. Энэ киног анханасаа вампир кино гэж бол маркетинг хэрэггүй байсан гэж бодож байна. Гэхдээ яг хуу сюрприз болоод хитрхи вампир юм ороод ирэнгүүт бас хитрхиж байх вампир юм ороод ирэнгүүт жоохон гайхбайсан байж магадгүй. Гэхдээ би анханасаа бол энэ киног Warner Bros юун дээр маркетинг дээр алдсан гэж бодож байгаа вампир кино гэж бол гарах эсгүй байсан гэж бодож байна. Яг гэвэл маш олон энэ киноос вампир акшн кино хүлээсэн байж магадгүй. Энэ кино яг үүндээ вампир акшн кино бол байгаагүй. Вампир акшн элемент мэдээж байж байгаа. Гэхдээ гол point нь ердөөсөө тэр байгаагүй. Тэгээ киноны эхний хагас бол ерөөсөө бүх дөрүүдийн туулж байгаа зүйл дөрүүдийн суур тавьж байгаа дөрүүдийг хөгжүүлж байгаа. Тэгээд тэр маш их дөрийг хөгжүүлсэн цагийг зарцуулсан суурийг тавьсан ертөнцийн ойлголтыг өгсөн энэ одоо суурьны хүчинд энэ киноны 2 дугаар хэсэг сүүлийн 3-ны 1 бол илүү жинтэй шиг дөрүүдийн гаргаж байгаа шийдвэр ч юм уу алдж байгаа зүйл ч юм уу за мэдээж вампир киног ярьсан спойлертай юм чинь вампир болж хуурж байгаа ч юм уу те маш их сэтгэл төрж байгаа маш өрөвдөлтэй ч юм уу харамсалтай ч юм уу иймэрхүү зүйлүүдийг мэдрүүлж чадж байгаа. За тэгээд колониализм гэдэг зүйлийн метафор энэ ч бас яваад байгаа юм л да тийм юу гэхээр колониализм юуг үлдээсэн бэ гэхээр ингээд бүх одоо колончилж байгаа газраасаа бүх соёлыг устгадаг тийм ээ бүх түүхийг устгадаг бүх одоо тэр нийгмийн эсвэл одоо юу гэдгийг үндэсний эсвэл газар нутгийн бүх юм одоо авч болох бүх зүйлийг сордог тийм ээ вампиризм тийм бүгдийн сороод бүгдийн соронгуудаа дээрэс нь үлдэх ёстой тэр юник буюу содон зүйл нь те соёл нь түүх нь ёс жаяг тэр бүхнийг нь алах гэж устгах гэж үздэг тийм ээ устгадаг ийм зүйл гэдгийг бол энэ ч бас тодорхой хэмжээнд харуулж байгаа. Яг мэдээж энэ нөхцөлд бол African American хүмүүсийн хувьд бол ихэнх нь юу л да боолчлогдож ирсэн байгаа мэдээж. Гэхдээ колониализмын нэг хэсэг ч өөрөө тэр тийм үү. Тэгээд энэ ч бас нэг заван амын үгээр шашин. Энийг дүүнтэй бас холбож болно. Дүүний зохиолч бол өөрөө энийг бас маш их судалсан хүн. Тэгээд 60-аад онд бас дүүнийг бичсэн Франк Херберт бичсэн гэдгийг бас мартахгүй. Дүүний зохиолч Франк Херберт өөрөө сэтгүүлч хүн байсан. Тэгээд энийг би юутай холбож байна вэ гэхээр юухгүй шашин байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр ингээд хүмүүсийг колончилж хүмүүсийг одоо хоосолж тийм ээ юучгүй үлдээгээд өөрсдийнх нь байсан юник содон ёс заншил бүх юмыг хогсороод сорхын сороод устгахын устгаад байхгүй болгонгуудаа юутэй үлдээж ийн гэхээр шашинтай үлдээж байгаа. Өөрсдийнхөө шашинтай үлдээж байгаа. За тэр өөрсдийнхөө шашинтай үлдээнгүүт тэр шашин нь тэр хүмүүсийнхаа өөрсдийнхөө ёс жаяг тийм урлаг соёл түүхийг өхүүлэх зүйл рүү шилжүүлчихэж байгаа. Тэ өөр зүйлийг шүтээд эсвэл ийм зүйлийг одоо энэ дээр сайн мигийн аав нь пастор номлогч юу гэдэг вэ гэхээр блюз хөгжмөг бол одоо чөтгөрийн хөгжим тий чи энэ хөгжмийг тогснож чөтгөрийг дууддаг чөтгөрийг дуудана гэт тий тэгж яг мэдээж African American одоо хүмүүсийн хувьд л Америк улсын Африк гаралтай иргэдийн хувьд бол шашин гэдэг бол маш том зүйл. За тэгээд ерөнхийдөө African American хүмүүсийн шашин шүтлэг за тэгээд сүм гэдэг зүйл бол одоо бол нэлээд өөр хэмжээнд очсон. Нэлээд хувраад одоо тэр соёл тэр ёс заншил тэр шашныг бол юу яасан бас өөртөө болгож хуургаж бол чадсан гэдгийг бол бас яг анзаарч болно. Гэхдээ л тэр нөлөө байгаа юу байгаа. Юунтэй холбогдож байгаа нь юу вэ гэхээр одоо юуныхаа Бене Жезеритийн те дүүн дээр буюу Аракис гаригийн уугуул иргэд дээр бол одоо маш олон жилийн туршилт санаа суулгаад тэр шашныг бол одоо суулгачихсан байж байгаа. Тэгээд бид нэр одоо хэнийг хараад Лисан Алгаиб гэдэг те Полыг Лисан Алгаиб те Лисан Алгаиб болоо ээжтэйгээ ирж ихтэйгээ ирж одоо ингээд энэ гаригийг авран те энэ гаригийг одоо энэ цөлтэй гаригийг одоо ногоон диваажин болгоно Лисан Алгаиб те тэгээд ер нь бол одоо дүүний ч маш том юм нэг хүний шүтэн нэг хүнийг шүтэх харизматик хүнийг шүтэж нийгмээр хөдлөх ямар аюултай вэ гэдгийг хөндөж байгаа маш том юм шүү дээ. Тэгээ тэр дунд
болвол одоо тэр юу нэ Бенжин Жесерит юу фременчууд дунд бол одоо тэр юг шишний суурийг 2-300 жилийн хугацаанд тавьсан одоо ингээд хөгжүүлсэн байгаа нь энтэй бол колоничлалын одоо юутай шишин суур одоо суулгадагтай адилхан. За тэгээд мэдээж нөгөө нэг юу гэдэг те бүх баялагийг авах тийм ээ, соёл байдаг гэсэн үү, одоо газрын баялаг байдаг гэсэн үү, одоо газрын хөрсний resource байдаг гэсэн үү те юу гэдэг тэр энэ тэгэхээр энэтэй бас зэрэгтэж байгаа байж болж байгаа түүнтэй. Ер нь зэрэгтэж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо бас нэг зөвүүн юм юу вэ гэхээр хөгжим байгаа тийм ээ. За энэтэй саяныхтай ч тодорхой хэмжээр холбогдож байгаа. За блюз хөгжим дээр юу гэж нү гэхээр хүмүүс одоо тэрэн дээр балер хэсэг одоо 3 вампир ирдэг шүү дээ тий. Тэрэн дээр ингээд тэрэн дээр хөндөгдөж байгаа зүйл байгаа байхгүй юу гэхээр хөгжимд нь дуртай, хүмүүст нь дургүй гэж тий. Энэ бол одоо яг African American хүмүүсийн хувьд яг соёл гэдэг талаас, урлаг гэдэг талаас 20 дугаар зуунд за зөвхөн 20 дугаар зууны хязгаарлагдахгүй ч гэсэн 20 дугаар зуун за одоо 21 дугаар зуунд маш том нөлөөтэй дэлхийд зөвхөн Америктгүй дэлхийд нөлөөтэй маш том зүйлүүдийг бүтээсэн, хийсэн оролцсон байдаг боловч тэрэн дээр нь хангалттай кредит авдаггүй, эсвэл боломж нь гардаггүй, эсвэл одоо юу гэдгийг том хэмжээнд хурж болол чаддаггүй ч юм уу те. Одоо blues гэдэг хөгжим чинь дараа нь rhythm and blues болоо дараа нь rock and roll болсон тийм ээ. Тэгэхэд rock and roll гэдэг жанр яг том болоход хин хамгийн одоо нүүрэн төрсэн хин эхлүүлсэн хүмүүс нь хин блэ. За одоо хин байдгийн Little Richard тэргүүтэй хүмүүс байж гэн тийм үү. Гэтэл яг хамгийн амжилтанд хүрсэн тэрийг appropriate яг хийсэн хүмүүс нь жишээ нь маш олон хүнээс олон юмаа копидж авснараа алдартай хүн хэн бэлээ. Жишээ нь Elvis Presley тийм үү. Тэнгүүт тэр бол нэг л жишээ л дээ. Тэгээд дараа нь явах юм бол мэдээж одоо хипхоп байдаг ч юм уу те. Олон одоо энэ блюз хөгжим өөрөө байж гэн те. Jazz хөгжим байж гэн мэдээж маш олон одоо юм урлагийн юунууд бол одоо цаашаа ийм маягаар бол явсан зүйлүүд маш их байгаа. Ер нь бол тэгтээ одоо энэ дэр ингэж шүү дээ те. Хүмүүсийн хийсэн өөр хүмүүсийн бүтээсэн хийсэн зүйлийг аваад тэрүүгээр нь амжилтанд хүрэх нь проблем биш юм аа. Appropriate гэдэг чинь тэр соёлыг нь хөндлөхгүйгээр тэр соёлынх нь үн цэнийг хадгалахгүйгээр тийм ээ. Зарим нөхцөлд зөвшөөрөлгүйгээр болвол одоо шууд өөрийн юм шиг болгох. Тэгээд тэгснээр тэр хүмүүст нь дургу байх тийм ээ. Like the music, hate the people тийм. Like the art, hate the people. Ийм байх бол одоо утгагүй асуудал юм аа тийм ээ. Гэдгийг бол энэ ч бас гарч энэ чинь бэлэр зөвүүн тэр хэсэг байна шүү. Тэр хэсэг бол ерөнхийдөө тэрнтэй одоо төстэй гэж хэлж болно. Тэ юник тусдаа оригинал одоо соёл хөдөлгөөн урсгалыг нэг юм амьгүй өөрийн гэсэн юникнестэй юм содон тусдаа гэсэн зүйлгөө болгож тусдаа үн цэнгүү болгож юм нэгтгэмэл нэг юм болгож байгаа одоо юм сэдвийн талаар бол allegory бас энд явж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр тэр хин гэдэг вампир байгаа шүү дээ. Remix-ийн хувиргасан хүмүүс бол hive mind буюу одоо бүгдээрээ өөрийнх нь юм өргөтгөл шиг болчихсон. Ийм байж байгаа. Тэгээд яг өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг өөрийнх нь мэдж байгаа зүйлийг мэдж байгаа нэг юм мэдээлэл солилцоод байгаа шүү дээ. Хувиргасан хүмүүсийн бүх мэдээллийг өөрөө мэдж байгаа, өөрийнх нь мэдээллийг нөгөөдг нь мэдж байгаа юм. Тэгээд тэр нөгөө нэг хөгжмийг нь авах гад байдаг те саймыг тэгж байгаа штэ. Саймыг хүсэж байсан. За ягаад саймыг хүсэж байсан гэдгсэн чинь саймын хөгжим тоглохоор өвөг дээдэс болон үндэс ухсааны одоо юу өвөг дээдэс болон ирээдүйн одоо үр ачнарынхаа те үр садныхаа бүх садныхантай бол одоо ингэж сүнсээрээ холбогдож чаддгаа гэдэг. Тэднийг ингэж амьлуулдаг гэдэг те. Тэрийг хүсэж байсан. Тэрэн дээр амар чухал зүйл нь бол энэ remix бол өөрөө одоо өвөг дээдстэйгээ те бусдаагаа холбогдох хүсэж байгаа. Мэдээж вампир бол удажчихсан тийм үү. Тийм учраас одоо саймигийн хөгжим мань хүнд хэрэгтэй байгаа байхгүй. Саймигаар хөгжмийн тоглох хэрэгтэй байгаа тийм ээ. Тэр бол бас орж байгаа. За тэгээ саймигийн хөгжмийг уусгаад ингэчих юм бол бас ингээд unique биш, содон биш, тусдаа биш тийм ээ. Ингээд нэгтгээд юм corporate балер юм болгоно гэж байгаа байхгүй. Copy paste хөгжим, copy paste урлаг тийм ээ болгоно гэж байна. За энэ мэс бас чухал сэдв гэж болол бодогдсон. За тэгээд саяны тэр нөгөө нэг өвөг дээдэс одоо юугаа хөөхтүүдээ би одоо яг нэг гоё хэлгээ ерөөсөө яагаад юм байна. Хойлоод болдгоо. Тийм. Өвөг дээдэс одоо юу тэ өөр саднараа соёл тийм ээ тэд нартайгаа ингэж холбогдно гэдэг бол тэр гайхалтай хөгжмийн сцен. Ёо тэр ямар гайхалтай хэсэг байсан бэ. Тэр ингээд бүх өвөг дээдснэр нь тийм ээ бүгднгийнх нь одоо өвөг дээдс тэр соёлын
үр сад тэнцээ хипхоп явж байгаа тэнцээ одоо гитар явж байгаа тийм ээ тэнцээ одоо өөр юу брейк дансинг явж байгаа тэнцээ ингээ бүх төрлийн тэнцээ ингээд хятад соёл хүртэл явж байгаа манай хоёр хятад хоёр дөрөв яж байгаа шүү дээ тийм хятад гаралтай тэр хоёрын өвгдөөс үндэс сүгсаа хүртэл одоо ингээд явж байгаа байхгүй юу үр сад хүртэлтэй тэр соёл нь тэр бол үнэхээр гайхалтай бүр үнэхээр гайхалтай байсан би тэрийг үзээд яг нөгөө нэг зохиолын сэтгэл хөдлөл одоо гэдэг утгаараа биш одоо юу гэдэг дүр мөрд харамсалтай юм болох тийм талаасаа биш яг хийц кино урлагийн эз тэрүүгээр юуг илэрхийлж байгаа тэр хэсэг ямар амар жинтэй нөлөөтэй утга учиртай хэсэг вэ гэдэг талаасаа яг тэр хэсэг бүр ингээд би яг тэр гитар ч орж ирэл тэгэл ингээд камер нь хөдлөөл ингээд яваал тэр хэсэг дээр би яг байсан би бүр ингээд бүр кино урлагт ийм гоё зүйлийг ийм учраас кино урлагт бид нар хайртай штэ гэж сансан мэдэрсэн амар гоё хэсэг байсан би тэрийг үлдсэн насаараа дахиж үзэн хизээч мартахааргүй тийм хэсэг болсон тэр хэсгийн тэр ингээл IMAX болоод яа тэгэл хөдөлж байгаа тэр хэсгийг нэг шотаар авсан юм байлээ шууд нэг шотоор зураад маш олон сар бэлтгэл хийж яагаад нэг шотоор шууд авсан байлээ тэр бүр тэр үнэхээр гайхамшиг байсан кино урлагийн гайхамшиг за зөвхөн хийц талаасаа үзүүлж байгаасаа гадна тэр ач холбогдол нөлөө нь ямар чухал бай тээ бид нар кино урлагт одоо бид нар чинь монголчууд ороод бид нар ямар амар том соёлтой түүхтэй арт түмэн билээ. Тэ ирээдүйд бас одоо энэ орчин үе гэдэг зүйлээр үргэлжлүүлээд бидний соёл ёс заншил түүх урлаг яаж хөгжиж одоо хувирж болох вүлээ. Энийг зүгээр ингэж үзүүлж ингээ зүгээр бодоод үз. Зүгээр тэгээд сөөлөөд үз тэ. Йоо ямар гоё яах вэ? Йоо бүр яаж ингэж төсөөлж яаж ингэж гүйцэтгэе гэж бодож ингэж хийдэг вэ? Бүр үнэхээр тасгаа тэр хэсэг бол кино урлагийн гайхамшиг гэж би бол хэлмээр байна. За тэгээд зарим нэг дөрүүд рүү орё гэж бодож байна. Ер нь бол би дөрвөөсөнтэй спойлертай ярьлаа гэдэг үйл явдлыг нь яриад тэрийг нь бол ярих биш. Ерөнхийдөө поинтуудаа үйл явдлаар холбож ярих гэж бодож байгаа. Smokestack Twins-тэй Smokestack-ийн ихэр хоёр бол одоо 1-р дайны veteran-ууд 1-р дайнд явсан хоёр. Тэгээд 1-р дайны дараахан Chicago руу яваад 7 жил болоод 32 онд Mississippi-д ирж байгаа хоёр. За Smoke-ийн хувьд бол одоо айгүй юм юу? Serious-тэй Elijah тийм. Elijah гэвд айгүй serious. Гэхдээ Manu-ийн хувьд бол бас яг хүүхэд нь асуурчихсан анитай хүүхэдтэй болжсэн. Тэг хүүхэд нь асуурчихсан. Тэрнийг яг ингээ бүр яг нэг бүтэн нүүр тулж болвол бас нэг юм чадаагүй байгаа бас тодорхой хэмжээнд бол харагдсан гэж бодож чинь. Тэгээд айгүй гоё өрдөрөөсөн. Та хоёрт гинэ та эдд мэс Smokestack хоёрын хэн нь илүү таалагдсан бэ? Бас сэтгэлээ хуцар ямар муухай кул юм бэ Michael B. Jordan те. Тэгээд ямар амар одоо мундаг тэгж харуулж байна. Тэр хоёр өөр төр зохиол мэдээж найруулгын гол одоо оролцоо мэдээж байж байгаа. Гэхдээ тэрнээсээ гадна яг Smokestack хоёрын дүрд яаж мундаг хохирж, яаж өөрөөр харуулж байгаа нь үнэхээр мундаг байсан. Үнэхээр гой мэдрүүлж бол чадсан, үзэх энтертейнинг бас чадсан, хөгжилтэй байж чадсан те. Тэр нөгөө вампир болцсныхаа дараа хүртэл те би ингээд гүй чи ингэчээ ирээдүйтэй байхгүй урт хугацаа үүр амьдрын гээл stack хуурцаа те. Тэгээд smoke гэсэн чи ингээд хотоо явсан чинь stack no vision гэдэг те. Тэр мөр бол slammer нэттэй байгаа байхгүй те. No vision. Ямар ч алсын хараагүй байхгүй гэдэг те. Тэгээд stack-ийн хувьд бол одоо илүү сэтгэл хөдлөлттэй, илүү одоо бусдад илүү caring уучлаарай. Caring тэ эргэн тойрондоо илүү ач холбогдол өгдөг, хүмүүст илүү сэтгэл гаргадаг те. Ийм нөхөр. Smoke бол илүү жоохон хүнд гар. Ер нь бол илүү жоохон хүнд гар те. Ийм бол байгаа. Тэгээд яагаад юм бэ гэсэн чи аав нь бол одоо хэнийг stack-ийг биш smoke-ийг илүү зоддог. Smoke нөгөө Capcom халгаатай шүү дээ те. Smoke-ийг бол илүү зоддог байсан гэдэг ч байна те. Тэрийг бол хинтээ сайн мэт машинд явж байхдаа болвол ярьдаг. За тэгээ Stack-ийн хувьд бол Married их хайртай. Гэхдээ Married бол одоо хүчээр түлхчихсэн гэх юм уу те. Тэгээ яагаад түлхсэн бэ гэх юм бол тэр хоёр ингээд хамт байхад боломж хэцүү тийм ээ. Jim Crow-ийн цаг үед байгаа хамт байх юм бол нийгэм зүгээр байлгахгүй, хүмүүс зүгээр байлгахгүй, Married аюултай гэдгийг бол бас онцсон айгу чухал байсан. Энд чи Married-ийн дүр орж ирж байгаа. За Mary-гийн дүр юу вэ гэхээр Mary-гийн ээж бол одоо бидний ярьдгаар бол ирлийц тийм ээ. Хар цагаан ийм одоо ээжийнх нь аав ээж нь хар цагаан хүмүүс. Тэгээд өөрөө бол тэр ээж нь бол өөрөө хэцүү байсан үедээ ч гэсэн одоо хин хоёрыг бол Smokestack хоёрыг өсгсөн байгаа хгүй тий хамт амьдраад ингээд өөртөөхөө хүүхдүүдээс ялгаагүй ингэж өсгсөн баг. Тэгээд
хэн бол одоо Mary бол одоо passing гэдэг нэг юм зүйл бол байдаг. Манай хэд бас тэр талаар одоо уншиж судлал бол бас сонирхолтой юм түүх бол одоо passing гэж байгаа. Яг нь ихэнхдээ Америкийн түүхтэй холбоотой байдаг. Гэхдээ бусад улсуудад байж байгаагүй гэсэн үг бол биш. Тэр нь юу юм бэ гэхээр мэдээж цагаан арьстай хүмүүст нийгэмд давуу байлтгай талтай байсан тийм үү? Тэгэнгүүт маш олон одоо mixed race ч юм уу эсвэл заримдаа бүр юм нэлээд одоо юу цайвар арьстай одоо үндэс ухсааны хувьд бол African American ч юм уу тийм ийм хүмүүс бол passing буюу одоо нийгэм донд цагаан хүнээр амьдарчдаг тохиолдлууд бол байсан. Гэхдээ тэр хүмүүс яагаад тийх вүлээ? Тийм ээ. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнхөө үндэс ухсаас соёл, ёс заншил, амьдрал тэр бүхнээ нууж зүгээр л өдөр тутмын амьдралаа амгалан тайван зүгээр амьдрахын тулд магадгүй боломжтойгоор амьдрахын тулд тэгж пасс хийж амьдрдаг байсан. Энэний талаар бол одоо судлах юм бол маш их зүйлүүд бол бас байдаг. Одоо жишээ нь 2018 онд passing гэд кино бол одоо гарч ирсэн байдаг. За тэр passing гэд кинон дээр юу гардаг байдгийг тэгэхээр хин Rebecca Hall гэж үжигчнийг бол манай хэд бас мэдэх бах. За Rebecca Hall-ын хувьд бол сүүлд юу олж мэдсэн бэ? 21 он гарсан юм би 18 он гэж бодоодсэн. Юу олж мэдсэн бэ гэхээр өөрийнх нь эмээ Америкт бол дээрөөс одоо пасс хийж ирсэн байт юм байлээ. Тэгж амьдарч ирсэн байт. Амьдралаа тодорхой цаг үеиг бол тэгж амьдарч ирсэн. Эмээ нь үлүүдээ эмээгийнх нь эжинчлөө. Тийм ямар ч юм юуных нь өөрөдмийнх нь нэг нь бол тэгжсэн өгдөөцийнх нь тийм. Нэгэн зааж гараад аавын талын ч юм уу тийм нэг нь бол тэгжсэн байдгийм бэлээ. Тэгээд тэрний талаар олж мэдээд судлаад тэгээ 1929 онд гарсан юм одоо роман байдгийг бол олж мэдээд тэгээд passing гэж киног бол хийсэн байдаг. Энэ дээр бол одоо Ruth Negga, Tessa Thompson хоёр тоглосон байдаг. Хэний хувьд бол Ruth Negga жүжигчний хувьд бол одоо юм пасс хийгээд цагаан эмэгтэй гэж одоо ингээд амьдраад байгаа эмэгтэйгийн тухай ингээд ийм хоёр багын найзууд тэгээ нэг нь цагаан хүн болоод амьдарчиж байгаа тий цагаан гэж хүмүүс хараад байгаа анзаарч болоод байгаа ингээ амьдарчихсан нөгөөтг нь өөрөөрөө байгаа. Ингээд энэ хоёр хүний ялгааны талаар бол амьдралын ялгаа, нийгмийн ялгааны талаар бас кино байдаг энийг үзэрэг санал болгоё. За Mary-гийн дүр бол тийм утгатай бас одоо утар учиртай ийм дүр бол байж байгаа. Тэгээ яг бас поэтик юм байгаа юм л да. Төгсгөлд нь та хэд энэ киног үзээд дуусаа шууд босоо авчихсан бол бити тэгэрээ яг юм эпилог болол байгаа шүү. Киноны яг юм одоо credit scene гэхээр юмны суур тавьж байгаа юм шиг болох гэдэг зүгээр credit дөнгөж яваал удахгүй байжгаад эпилог байгаа. Тэр эпилогийг заавал үзээрэй бити хаалгасараа гэж болол бас хэлмээр байна. Тэгээ хин ч өөрөө Haley Steinfeld ч өөрөө бас Аз юутай Аз тэгээд African American бас гаралтай шүү дээ тийм. Филиппино гаралтай, тэгээ African American гаралтай. Тэгэхээр энэ зохиол дээр бол энэ өөртөө ч гэсэн бас одоо бас ач холбогдолтой гэж хэлж болно. За дүрдээ ч гэсэн бас юм таарсан зүйл. Энэ бол бас дурдах хэрэгтэй гэж бодож байна. Mary-гийн хувьд бол тэр бас айгу чухал зүйл бол байгаа. За тэгээд Stack Mary хоёр бас нэг юм хувь зайны ихээр бол хоёулаа үргэлжлээд хамт вампирууд болоод ингээ couple болоод өмнөх амьдралдаа хамт байж чадаагүй ч гэсэн одоо бол хамт ингээ couple-аараа өөртөө амьдрахаар болчихж байгаа. Тэрэн дээр бас нэг чухал юм юу вэ гэхээр Ремик нөгөө нэг ахтлах вампир гэж. Манхунтер нөгөө нэг хүмүүсийг ингээд хувиргаад ингээд яж хат бол мань хүнийхаар байсан тийм үү. Hive mind гэж хэлсэн шүү дээ түрүүн тий. Ийм байсан бол мань хүн өвтөр нөгөөд нь ингэдсэн бол мань хүн үхээд яг нөгөөд намд төрсэн гэтээ мань хүн өгчөнгөт хин хоёр Stack Mary хоёр тэнцэнээс нь чөлөөлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл Mary Stack хоёр өөр юм бие даасан тустай юм одоо вампирууд болчихсон гэсэн үг. Тэгэхээр нэг бодлын азтай ч юм шиг тийм ээ ийм болчихоо гэсэн. Тэгээд төгсөлд бол тэр эпилог дээр Самиг ганцаараа амьд үлдсэн Сами тийм ээ. Самиг бол одоо хувирах санал бол тавьж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол илүү юм фрэндли ирж байгаа шүү дээ. Тэрнийхэн шалтгаан нь бол мэдээж чөлөөлөгдсөн тийм ремикс чөлөөлөгдсөн учраас тэгж байгаа. Тэгээ санал тавьж байгаагаа ийм олон жил болоо ойрхон байгаагүй ерөөсө харагдаагүй байж байгаа. Нэлээд нас өндөр болцсон байна тийм ингээд чи ингээ үнэрлэж тэр чинь биеийн ямар байгааг л мэдэж штэ чи удаан явахгүй юм байна шүү дээ гэдэг. Тэнгүүтээ чи гүүр дамтраа өсөхгүй байна уу гэсэн чинь би бол энэ ертөнцийг хангалттай харцсан гэж бодож энэ явахд билэн тийм гэд утгаар хэлж байгаа. Тэгээд тэрэн дээр бол гол юм нь юу юм гэхээр хин smoke бол тэ яхахаа өмнө Stack-ыг бол суллаж явуулсан байгаа байхгүй тий. Яагаад гэвэл ихрийг алж чадахгүйс тий. Яаж цагаа тусан гэсэн өөрийнхөө ихрийг бол алж чадахгүй байсан. Тэгээд мань хүн бол чи Самигаас л хол яв.
Тэ хизээч сайн мэд одоо гай болохгүй шүү гэж хилээд л явуулсан байгаа юм л да. Тэгээ бүр 92 онд ирж байгаа. За тэгээд 92 онд болж байгаа сцен дээр бол гоё юм байгаа. Нэгдүгээр Самигийн өндөр настай болчихсон хувилбарт нь тоглож байгаа уран бүтээлч бол Buddy Guy гэж юу байгаа? Хөгжимчин байгаа, блюз хөгжимчин. За мань хүн бол ийм одоо 88 настай бүр ийм домогт гитарчин, домогт одоо ийм уран бүтээлч. За мань хүн бол одоо Jimi Hendrix, Eric Clapton, John Mayer одоо блюз жанрыг маш гоё авч явж байгаа. Gary Clark Jr. За тэгээд Keith Richards одоо юуны Rolling Stones-ийн тий Jimmy Page гэх мэт ийм одоо бүр хаа 1960 70-аад оноос хойш одоо цагийг хүртэлх ийм маш олон мундаг уран бүтээлчд, гитарчд, дуучдын одоо инфлюенс болсон, үлгэр жишээ нь болсон, айдл нь болсон юм домогт уран бүтээлч юм аа. Тэгэхээр энэ үний талаар бас уншиж судалж сонирхол бас зүгээр би ч гэсэн бас Buddy Guy талаар зөндөө сонирхож одоо өмнө нь бол одоо сонсч ирсэн. Тэгээд сая бас харах амар гоё байлаа. Тэгээд бас Gary Clark Jr. сонсоод үзээрэй гэж санал болгомоор орчин үеийн блюз сонсохыг хүсвэл Gary Clark Jr. үнэхээр гоё артист шүү. Сүүлийн хэдэн жил 10 гаруй жил бол үнэхээр одоо юу том хэмжээнд хүрчээд байгаа. Яг мань хүн бол аавс 90-ад оноос хойш мундаг байсан артист. Гэхдээ сүүлийн 10 гаруй жилд бол бүр том хэмжээнд үрээд Grammy аваад явж байгаа юм гоё артист байгаа. Тэгэхээр blues жанр сонирхвол Gary Clark Jr.-ыг сонирхоод үзээрэй. Buddy Guy гэж одоо энэ домогт уран бүтээлч болол энэ кинонд гарч ирсэн нь бас их одоо соёлын хувьд киноны ач холбогдлын хувьд бол юм том мөч байсныг бас дурдах хэрэгтэй гэж бодож байна. Дурдах зүйтэй гэж бодож байна. Тийм тэгээд өөр чи ярих гэж бодож байлаа. Тэр вампир бас Irish байсан тий. Тэр Irish бүжиг дуулаад дооч бүжиглж байгаа юмсаа. Би түрүү нөгөө нэг өөрийнх нь талаар бас тэр вампирийн талаар яригдсан. Remake-ийн хувьд бол ийм байгаа хгүй. Мань хүн Irish vampire. Тэгээ Irish vampire гэдэг чинь юунаас бол Америкт бол одоо 20-р зууны их үе 19-р зуунд болол айгүй их цагаа 18-р зуунд ч гэсэн адилхан. Ер нь гэхдээ 19-р зуунд ихэндээ ирсэн цагаачд бол хятадууд маш их очсон байдаг. За мэдээж олон зуун жил аваадсан мэдээж юуны боолуудын өөр хүүхдүүд мэдээж байсан. За тэрэн дээр нэмээ Италиуд, Ирландууд тий болоод хамгийн их очсон. Итали, Ирланд, Хятад болоод хамгийн их очсон юм юунууд бол байдаг. Цагаачд бол байдаг. Тэгээд хэн бол одоо энэ Ремик бол Ирланд ийм Ирландаас ирсэн ийм магадгүй цагаачдын хүүхд ч юм уу тий ийм нөхөр юм шиг байгаа. Гэхдээ хэр удаан амьд явсан тодорхойгүй. Ямар ч нэлээд удсан юм шиг байгаа. Тэгээ нөхөр бол өөрөөхөө өг дээдстэй тий spiritually холбогдохыг хүсэж байгаа. Тийм ч учраас саймыг авах гэдэг. Ер нь саймыг л хүчтэй юм бол явчихна гээл. Тэгээд байгаа шүү дээ. Саймыг хүч юм бол та нарыг амьд үлдээ гээл тий. Тэр бол юм. Тэгээд ингээд зүгээр зөвхөн тэр хүсэж байгаас гадна гээл хөгжим тоглож моглоо л тий дуулж бүжиглээл айлтай нөгөө хэдийг ингээл нэг юм балер юм. Тэрийг одоо сүултээ мим болгоцсон байл шүү дээ. Dance off хийсэн байсан гээ. Дотор манай хэд дуулж бүжиглээ. Гадаа нөгөө хэд дуулж бүжиглээд. Бас тийм болгоцсон байсан. Тэгээд тийм бодлол явсан тэр бас айгүй тийм зөвүүн болгосон гэх юм уу эсрэг дүрийг бол тэгж бодож байна. За тэгээ мань үнийг хөөж яадаг нөхдөөт чинь уугуул ирэхэд байдаг шүү дээ тий. Уугуулууд вампирыг хөөж яадаг нь бас зөвүүн байсан. Тэр ихтэй илүү жоохоо explore хийгээд гэсэн бол илүү гоё хойсон болоо гэж бол бодож байна. Тэгээд би юун дээр нэг зүйл мартчихж 92 онд болж байгаа үйл явдал дээр хинэ stack ингээд амар cool хувцсан уус 90-ад он хин ч гэсэн Mary офцлж гэсэн амар cool байсан. Тэгэд тэрэн дээр нөгөө нэг stack гэсэн нөгөө юм монголоор юу гэдэг юм бэ? Нөгөө brass knuckles гэдэг чинь юм юунд гарандаа зүүдэг те. Тим юутай тэрэн дээр ингээ stack гэвчихсэн. Тэгэд би тэрийг зүгээр тэр цаг үед чи айгүй нөлөөтэй байсан зүйл. Гэхдээ амар том influence тэгээд дээрэс нь энэ кинон дээр бүр дурдтгаж одоо референс болгож оруулж байгаа зүйл нь юу гэж бодсон бэ гэхээр 1989 онд гарсан домогт Spike Lee-гийн домогт Do the Right Thing гэж киноога. Do the Right Thing кинонд Radio Raheem гэдэг дүр байдаг. Fight the Power гэл юуны Public Enemy хамтлагийн Fight the Power гэл дуг спикер дээр ингээл том хөгжмөөр ингээл нөгөө бидний хэлдгэр стерео хөгжмөөр сонсоол яваад байдаг. Тэгээ ингээд хоёр гарантаа юм brass knuckle-тай нэгэн дээр нь love, нэгэн дээр нь hate гэсэн тий. Тэгээ тэрний амар том reference юм болов гэж би бодсон. Ягаад гэвэл харах юм бол тэр stack хувцсан өмссөн байгаа хувцал нь ер нь юун дээр Do the Right Thing дээр гардаг дөрүүдийн хувцалтай айгүй төстэй. Тэгээ дээрэс нь мэдээж Do the Right Thing чинь 1989 онд гарсан тэр үйл явдал 92 онд болж байгаа. Stack Mario Sammy дээр одоо өндөр нэстэй Sammy дээр ирж байгаа тий. Тэгээ тэр гэж бол бас бодсон. Үгүй ч юм уу гэхдээ тэр гой санагдсан. Тэгээд Delta Slim бас айгүй гой дөр байсан. Би түрүүн хэлсэн Delta хэн бол Delroy Lindo жүжигчин бол одоо үнэхээр супер жүжигчин. Та хэд маань одоо Delroy Lindo-гийн тогсон кинонуудыг бас үзэж байгаарэ гэж
зөвлөмөр байна. Тэгээд мань үний хувьд бол юу Delta Slim гэдэг нэр нь бас учиртай. Юу вэ гэхээр мань хүн бол Mississippi Delta гэж байна. Mississippi одоо мөрний Delta хэсэгт нь бол одоо байгаа юм нутгийн үйл явдлын талаар гарч байгаа шүү дээ. Тэгээд Mississippi Delta-гийн одоо домогтой чашаа юм алдарттай ийм одоо туранхай ийм кул хөгжимчин гэдэг утгаар Delta Slim. Slim гэдэг чинь өөрөө нэгдүгээр туранхай, хоёрдугаар бас ийм зэвүүн гараг хэлж байгаа. Тэгээд Delta Slim баггүй. Ер нь бол тэ залуу багтаас эвгүй гар байсан гэсэн үг тэ. Тэр басаас ийм гоё reference чаашийн бас ертөнцийн ингээ амар болж байгаа зүйл хийж хэлж болно. За тэгээ энэ кинон дээр одоо яг тэр соёлын талаас түүх нийгмийн маш олон зүйлийн ач холбогдол гэдэг талаас бол би одоо мэдгүй анзаарахгүй өнгөрсөн зүйл зөндөө байгаа баг тэрний талаар уншиж судлахыг хүсэж байгаа зүйл бол маш их байна. За тэгээ одоо жишээ нь төгсгөлд нь хин Самигийн дуулж байгаа дуу бол тэр 1920 онд байсан амар домогт дуу. Тэр дуугаа Сами нөгөө стактай анх машинд явж байхдаа дуулдаг те. Тэрийг нь төгсгөлд нь тэр Сами дуулж өгж байгаа гэдэг ч юм уу. Тэр Самид гинэ стакт дуулж өгж байгаа. Тэр нь өөр амар зэвүүн сцен байдаг байсан те. Гэх мэт ийм гоё нэмж уншаад судлах юм бол гоё зүйлээ зөндөө гарах гэж бодож байна. Одоо хин Райан Куглертэй холбоотой юм ярихад Райан Куглер энэ киноор бол карьерийн маш том зоригтой зэвүүн алхам хийж байгаа. Тэрний юу юм бэ гэхээр энэ киноны бол одоо лиценз эрхийг нь бол 25 жилийн дараа өөр дөр авахар болсон. Тэрийг бол одоо гэрээндээ оруулсан баг. За одоо маань хүн чинь дөнгөж 38 настай 25 жилийн дараа ихэд дөнгөж даал гарч байна. За тийм. Тэнгүүт мань хүн бол одоо тэр үедээ өөрийнхөө энэ том бүтээлээ те өөрийнхөө бүр 100% өөр дээр авах боломжтой. Энэ бол кино урлагт маш цөөхөн тохиолддог зүйл яг байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ маш цөөхөн байдаг. За ялангуяа African American уран бүтээлч эсвэл Латино ч юм уу, Аз ч юм уу те Араб ч юм уу, эсвэл муслим шашинтай одоо исламын шашинтай хүмүүс ч юм уу. Ер нь л non-white хүмүүс донд бол баг байхгүй шахуу ийм одоо ховор тохиолдол тоо. Тэгээ өмнөх хамгийн алдартай тохиолдол юм бол Жорж Лукас байгаа. Жорж Лукас студийн систем бол одоо үнэхээр факт байна. Тэгээ студийн систем бол уран бүтээлчдийн төлөө биш юмаа гэдгийг маш одоо туршлагаараа маш одоо гүндээ ортол мэдэрсэн байсан учраас Star Wars-ын copywriter тэгж ажилласан. Тэгээ тийм ч учраас Star Wars дараа нь өөрийнх нь эрхтээр өөр дээр нэрээд 2010 онд Disney-д хичнээн 4 тэрбум авах те зараад ингээд тэрбумтан болсон. Жишээ нь түүхтэй байдаг. Тэгээ зөвхөн мөнгөндөө биш тэр чин George Lucas эрхийн өөртөө үлдээснээр одоо жишээ нь prequel-ийн 3 киног цэвэр өөрийнхөө хүсснээр хийсэн гэдэг ч юм уу те. Тэгээ студ бол distribution-ийн зохиол өрнөл creative юм цэвэр өөрөө хийсэн. Ашиг нь өөрт нь маш илүү одоо байдаг ч юм уу жишээ нь те. Тэр бол George Lucas-ийн маш том шийдвэр байсан. Тэрнтэй адилхан Ryan Coogler бол энэ дээр тийм байсан. Тэгээд дээрэс нь одоо Кристофер Нолан жишээ нь Oppenheimer дээр цалин айгүй бага авсан байдаг шүү дээ. Одоо санахгүй байна маш бага цалин авсан. Гэхдээ одоо first dollar-ын хувь гэж ярьдаг. За first dollar-ын хувь юу юм бэ гэхээр анх кинотеатрт нээлттэй хийгээд дэлхийд даяараа нээлттэй хийгээд хаах хүртэлх орлого бол одоо кинотеатраас орсон орлого хэдэн сар ч өдөр ч багсан бай. Дэлхийд дараа тэр бол first dollar. Дараа нь дахиж нээснийг тооцохгүйгээр яг ихний нээлт. Тэрнээс тодорхой хэмжээний хувийг бол өөртөө ашиг болгож авахар бол гэрээ хийсэн ба. За энэ нь бол одоо Ryan Coogler-ийн хувьд маш том алхам болж байгаа. Одоогийн байдлаар яг өнөөдөр бичлэг хийж байгаа байдлаар бол энэ кино нэг 90-100 сая орчим долларын төсвөр бүтсэн кино. Тэгээ одоогоор бол 60-аас 70 сая долларын орлогыг бол олцоод байгаа. За тэгээд дэлхийн ер нь бол дэлхийд даяараа нэг 170-аас 180 сая доллар дэлхийд даяараа олцсон байхад юугаа хачна гэж байгаа. Зарлаа нөхшнө гэж байгаа. Гэхдээ мань хүнд дээр зардал нөхөхөг нь нэг хамааралгүйгээр зүгээр тэнчэнээсээ шууд хувь аваад явчихна гэсэн. Тэгээ ашигтай босон үг нь хамааралгүй. Яг мэдээж ашигтай болох тусмаа өөрийнх нь нэр төрд ч юм уу мэдээж студидтэй хамтрах гэдэг ч юм олон талаар ашигтай нь боломжтой. Гэхдээ тэр нь хамаагүйгээр шууд орлого авч. Ийм бол болж байгаа. Тэгэхээр Ryan Coogler-ийн энэ бол маш том шийдвэр. За мэдээж хэн болол Michael B. Jordan-ыг карьерт энэ бол маш том алхам болж байгаа. Michael B. Jordan хин юунаас хойш Fantastic Four-ын одоо фейлдсэн кино. За Fantastic Four-ын фейлдсэн кино. Тэгээд сүүлд юуны алдартай зохиолч Clancy хин гэдэг үлээ. Tom Clancy. Tom Clancy-гийн Without Remorse гэдэг кино байгаа. Tom Clancy-гийн зохиолтой сэдвсэн. Энэ хоёроос бусад бүтээлүүд нь бол баг бүгдээрээ амжилттай болол бүтээл бол болж байна. Creed 3 амжилттай байсан. За мэдээж Wakanda Forever дээр хайлт гарсан тийм ээ. Тэгээд Without Remorse сайн болоогүй ч гэсэн Just Mercy сайн болсон. Creed 2 сайн болсон. Fahrenheit 451 дээр гол дүр тогсон. Мэдээж Black Panther бол амар байсан. Creed за тэгээд Fantastic Four дээр жоохон яваагүй тийм. Ийм
Тэгээ мань хүний хувьд бол карьер бүр үнэхээр гоё явж байна. За яг хөө ийм дээр бол Sinners дээр том продюсераар бол ажиллаагүй. Хин Ryan Coogler ихнэр Zenzi Coogler за тэгээд Sev Ohanian гээд хоёр продюсертэй бол ажилласан. За Sev Ohanian-ы хувьд бол одоо Judas and the Black Messiah дээр ажилласнаар хүмүүс мэдэх байх. За тэгээд хиний Ryan Coogler ихнэртэйгээ за тэгээд Sev Ohanian-тай хамтраад Proximity Media гэж компаниг бол байгуулсан. Энэ гурав бол ингээм хамт үргэлжлээ продюсер ажиллаж байгаа. Тэгээд энэ гурав хамт Judas and the Black Messiah киногос продюс хийсэн гэдэг нь бол болсон юм. Гоё бол байж байгаа. За ингээд юг Sinners киноны яриаг энэ хүрээд өндөрлөе гэж бодож би яриа гэж бодсон зүйлээ бүгдийг ярьсан бай гэж найрч чинь тэмдэгсэн зүйлээ ямар тач ярьлаа. Тэгээд юуны хэсгийг бас ярих бас гоё байсан тий. Нөө Stack-ийн тэр нөгөө киноны болж байгаа гол үйл явдлын талаар болж байгаа үеийн талаар бүдэг зүйл нь Sammy-тэй ярьдаг шүү дээ. Ингээд сүүлчийн одоо нар харсан тий. Тэр өдөр нь бол одоо яг хамгийн сүүлийн удаа бүр яг одоо бүр яг фүлээ тий эрхчлөөтэй бүтэн эрхчлөөтэй санагдсан өдөр нь тэр байсан. Тэгээ ахтайгаа ихэртэйгээ тий ингээд хамт байсан. Одоо ингээд гой дуулж маш цөөхөн цаг ч гэсэн бүгж дуулж бүжиглэж ингэж бүр ингээд бүтэн эрхчлөөгөө мэдэрсэн тийм ээ. Ийм байсан. Сүүлчийн удаа хамгийн эрхчлөөг мэдэрсэн өдөр тэр байсан гэдээ ярьж байгаа нь бол бас гоё байсан. Тийм ийм байна. Тэгээд манай дандаарсан зүйл байвал яриараа зураглаач бүр үнэхээр суперсэн Autumn Narcopow гэж уран бүтээлч зураглаачаар ажилласан. Мань хүн бол Black Panther Wakanda Forever-ын зураглаачаар ажилласан. Loki зурлалын season 1-ийн зураглаачаар ажилласан. За бас өнгөрсөн жил Oscar хэсэг яригдсан The Last Showgirl гэдэг бас бүтээлийн зураглаачаар ажилласан юм байлээ. Тийм тэгээд олон клипний зураглаачаар бас ажилласан юм байлээ. Тэгээ манай энэ киног үзээ сан сэтгэлээ хуваалцаараа заримдаа зүгээр ингээд яг юм цэгтдээ ревю гэхээс илүү зүгээр подкастаараа ярьдаг шиг бүр зүгээр ингээд дунд нь гацаад ч хамаагүй хямраад ч хамаагүй үгээ хойлоод ч хамаагүй зүгээр ингээд нөгөө спойлер каст гэдэг шиг те ингээд ярьчмаар кино бол байдаг. Sinners үнэхээр тим кино байлаа. Вау. Кино урлагт нэр үнэндээ хайртай. Амьдрал яаж ч иргсэн, яаж ч явж исэн гэсэн хоёр нүдгүү болчихгүй бол ялангуяа хардаг нүд асуудал хардаг нүд. Хоёр нүдгүү болчихгүй бол тэгээд юу кино урлаг гэж оршин тогтнохоо байгаа болчихгүй бол кино урлагаас бол яаж исэн ч салахгүй. Яг ингээ YouTube хийгээд ч юм уу киноны талаар ревю хийгээд эсвэл кинотой холбоотой үйл ажиллагаа хийгээд ингээ явж байгаа нь бол хайртай тэгж байгаа. Гэхдээ тийм биш байсан ч амьдралын шаардлага ч юм уу орчин нөхцөл байдал ямар нэг юмнаар зөв YouTube хийхэ байли те. Киноны үйл ажиллагаа хийхэ байли гэхэд кино урлагаас бол би хийж холдохгүй гэдгийг байн сануулдаг. Үе. Байн биш. Үе сануулдаг бүтээлүүдийн нэг бол энэ болж байна. Ер нь ингээл үе нэг шинэ бүтээл гарч ирэл үнэхээр урлагийг хайрлах тэр мэдрэмжээгөө сэргээдэг бүтээл Sinners байлаа. Тэгээ манай хэд сэтгэлээ хуваалцаарай. Яг та яд заримд нь надад өгсөн шүгүүрээгөө байж бололгүй яг уу тийх албагүй. Гэхдээ санал сэтгэлээ гол нээлттэй хуваалцаарай. Энэ ревийг юм яг үндэ яаж хийхээч сайн мэдэхгүй байлаа. Аль болох хүмүүсийн сэтгэл харахгүйгээр яг өөрийнхөө сэтгэлийг тэгээ зүгээр яг тэр нэг босон зүйл ч юм уу ийм зүйлийг илэрхийлсэн гэдэг зүйлүүдийг би аль болох өөрөө анзаарснаар юм уншиж биш харж биш яг аль болох өөрөө анзаарснаар яг гэхдээ мэдээж уншиж харсан зүйл байгаа байлгүй яг. Тэгж ярихыг хичээлээ. Америкт мэдээж энэ киноны ач холбогдол мэдээж өөр байх бах. African American хүмүүст минь киноны ач холбогдол өөр байх. Гэхдээ дэлхийн нөгөө талд кино үзэж сууж байгаа надаа African American соёл маш их нөлөөсөн над чи хүний хувьд маш нөлөөтэй кино байлаа. Гэхдээ мэдээж тэр хүмүүсийн туулж байгаа зүйл зовлон шаналлал тэр бүхнийг тэр соёлыг тэр ёс заншлын нэг хэсэг хэдэж болохгүй. Тэр боломж зорилго нь угаасаа мэдээж биш. Бид нар өөрсдийнхөө соёл ёс заншил түүхээ celebrate хийж явах хэвээр appreciate хийж явах хэвээр тийм ээ. Одоо үнэлж явах хэвээр суралцж явах хэвээр. Гэхдээ үнэнч байх хэрэгтэй, нүүр тулдаг байх хэрэгтэй. Нөгөө Жингис гэж зэдээд алдах биш тийм ээ. Тэрийг бас энэ урлагаар айгуу одоо энэ бүтээлээр дамжуулж бас мэдэрлээ. Угаасаа урлагийн бүтээлийн том зорилго чинь тэр шүү дээ тийм ээ. Зөвхөн Sinners одоо юу гэдэг African American experience-ийн талаар байлаа гэд бид нар тэнчнээс юм авч болохгүй гэсэн юм байхгүй. Бид нар
соёлоо түүхээ ёсончлаа яаж celebrate хийж болох вэ? Яаж өргөж болох вэ? Яаж хоолны фестивал гоё хийж болох вэ? Гэх мэт бид нэр суралцах зүйл зөндөө байна. Тэгээд хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Long live cinema.